Энэ асуудал дээр арчилсан намын хувьд бол маш их анхаарал хандуулж байгаа. Яагаад вэ гэхээр өнгөрсөн 8 жилийн хугацаанд бол бид энэ төрд анхааж байна. Төрийн өмчт компаниуд дээр одоо нэмэлт ийм төсвийн хувьд ч тэр боловсон хүчийн хүний нөөцийн хувьд ч тэр тэнд бол ингээд бүр юм тусдаа вант ус үүсэж байна гэдэг асуудал дээр бид нар бол маш ихээр ярьж хэлж чөглүүлж ирсэн. За тэгээд хамгийн сүүлийн байдлаар мэдээллийг авахд бол төрийн өмчт компаниудын нийт ажилтан албан агчийн тоо 58 мянган хүн хүрсэн байна гэсэн тоо баримт ирсэн. За бид нар бол мэдээллийг бол компани тус бүрээр нь бас нягтлаад за тэгээд хаана нь одоо тийм хэмнэлт хийж болох юм, аль байгууллагуудыг нь одоо жишээл татан болох ёстой юм, яаж нэгтгэх ёстой гэдгийг нь бол бас түрүүний хэлдэг яг энэ хууль эрх зүйн шинжилгээний хүрээнд хийхийг зорж байгаа. Тийм ч учраас одоо сая зөвхөрөл даргын дурдсан бүлэг дээр яригдсан эдийн засгийн эрх чөлөөг бэхжүүлэх багц хуулийн одоо хүрээнд төрийн өмчийн тухай хууль зэрэг одоо яг энэ асуудлыг эрх зүйн хувьд зохицуулах асуудал дээр бид бас ийм цогц реформ хийх шаардлагатай гэж харж байгаа. Ер нь бол арчилсан намаас иргэд ийм шинжилэл реформын шин чанартай өөрчлөлтийг хүсээд байна гэдгийг бол арчилсан намын бүлэг бол ойлгож байгаа. Тэр утгаараа бол бид бол одоо яг ийм тогтолцооны шин чанартай өөрчлөлтийг энэ хууль эрх зүйг шинжлэх замаар хэрхэн яаж хийж чадах вэ гэдэг дээр бол өнөөдөр бол нэлээд тийм ажил хэрэгч байдлаар авч хилцлээ. Тэгэхээр нэг номерын асуудал бол одоо саяны таны дурддаг асуудал байгаа. За мөн одоо энэ татврын багц хууль дээр бол сая бас нэлээд хэлэлцүүлгүүд явлаа. Тэр нь юу вэ гэхээр өнгөрсөн хугацаанд бол одоо энэ татврын дарамт бол бас нэлээд нэмэгдсэн байж байгаа. Тухайлах юм бол 23-аас 24 оны хооронд аж ахуй нэгжийн орлогын албан татврын одоо улсын төсөвт бүрдүүлсэн хувь хэмжээ 2 дахин нэмэгдсэн байх жишээний. Гэх мэтчлэн ерөнхийдөө бол ингээд энэ хувийн хвшилтээр байгаа дарамтыг хэрхэн яаж бууруулах уу гэдэг бид нар бодлогоо бодохгүй бол өнгөрсөн хугацаанд байсан тэр гадаад зах зээлийн эерэг орчин буюу одоо түүхийн эдийн үн ханш өндөр байсан тухайлах юм бол нүүрс одоо өндөр үнэтэйгээр хэмжээгээр гарч ирсэн энэ төр нөхцөл байдал бол одоо бас хумигдж байна. Тэгэхээр тэр утгаараа бид бол одоо эдийн засгийн хувьд ч гэсэндээ бас магадгүй хүнд байдалд орох магадaltaй байгаа даа. Тэгэхээр яг энэ цаг мөчид энэ эдийн засгийн өсөлтийг тэр ард иргэдийн амжиргааг сайжруулах тийм ээ одоо энэ үнийн өсөлтийг хязгаарлах одоо иргэдийн гэр бүлүүдийн өдөр тутмын одоо амьдралыг сайжруулах зүйл рүү яаж чиглүүлэх үү гэдэг дээр бол одоо маш тийм наривчлсан бодлого Улсын хурлаас бол гарах ёстой гэж харж байгаамаа. Тэгэхээр энэ утгаараа бол өнөөдрийн хурлын үр дүнд бол бид бол сэтгэл хангалуун байгаа. Яг тэгэхээр сая дурдсан одоо тэр улс төрийн эрхчлөө хуулийн засаглалыг бэхжүүлэх бөгөөд эдийн засгийн эрхчлөө бэхжүүлэх чиглэлийн ажлууд бол хийгдэнэ гэж харж байгаа.